За сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид улсын шалгалтанд орж ирдэг жижиг даалгавруудыг хамтдаа бодох болно. За эхний даалгавар бол нэг шот дөрвөлжингийн талбай 1 квадрат сантиметр. Нийт 16 ширхэг дөрвөлжин байгаагаас 8 нь будагдсан бол будагдсан хэсгийн нийт талбай хэдвэ гинэ. За үүн дээр бол бид нэр харж байгаачлан 8 хэсэг нь бол будагдсан байна. Тэгэхээр нэг дөрвөлжингийн талбай 1 квадрат сантиметр гэсэн бол будагдсан дөрвөлжингийн тоо бол 8 байна. Энд бид нэр 8-ыг нэгт үржүүлээд 8 квадрат сантиметр буюу Г хариулт нь зөв хариулт байсан байна. За дараагийн бодлого бол 4 см ирмэгтэй кубын гүйцэд гадаргуугийн талбайг болоорой. За куб бол нийт 12 ирмэгтэй 6 талтай. За А үсгээр тэмдэглэсэн болохоор кубын ирмэгийг хэлж байгаа. Тэгэхээр гадаргуугийн талбайг болохын тулд эхлээд ирмэгүүдээ хооронд нь үржүүлээд дараад нь талын тоо буюу 6-д үржүүлэх юм. Ингээд 4-ийг 4-т үржүүлээд 16 см квадрат 16 см-ийгаа 6-д үржүүлээд 96 см квадрат гарч ийна. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ.